Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өгсөн чиглэлийн дагуу ямар ч тендергүй сонгон шалгаруулдаггүйгээр шууд гэрээгээр Megason гэдэг компани гадаад паспорт хэвлэдэг болсон байна. Сонин давхцал байгаа үстэй. Тэгээд нөгөө Megason-ы хаагаад явсан чинь баццагтай хамаатай байж таарч идэг. Гэтэл баццаг нь хөрс өх битээр угаасаа 26 27 жил хамтдаа явсан хүмүүс гээд өөрөө ч ил тод нийтдээ ярьчихсан тийм үү? Ерөнхийлөгч нь одоо хөрс өх дараа байхад энэ залуучдын холбоонд илсээ тэр цагаас хойш одоо 27-8 жил хамт улс төрд явсан олон найз нөхдөдтэй минь адилхан олон жил одоо улс төрд мөр зэрэгцээ явж байгаа. Нямбатар хууль зүйн сайд байхдаа Германаас 7.5-аас 8 тэрбумын үнэтэй гадаад паспорт хэвлэх 2 ширхэг машин оруулж ирээд улсын бүртгэлгийн ерхий газрын нэг давхарт гадаад паспорт хэвлэж исэн байна. Өөрсдөө улсын бүртгэл. За гэтэл тэр машиныг баццгийн компани хувийнхаа компани руу зөөж авч яваад одоо тэгээд тэр машинаар нь хэвлэдэг. Хамгийн сонирхолтой нь би нэг нь маш ноцтой тоо хэлье. 2025 онд гэхэд 278 мянган ширхэг гадаад паспортыг хэвлэсэн байна. Гадаад паспортны үн 80 мянган төгрөг байгаа. За хэдүүлээ 80 мянгаар бодъё. 22 тэрбум 240 сая төгрөгийн борлуулалтын одоо орлого орлсон гэсэн. Монгол улсад өнөөдөр 278 мянган хэрэглэгчтэй маркетинг шаардлагагүй ямар бизнес байгаа юм бэ? Төртөө нийлсэн баццаг сайдын энэ сайхан бизнес л байна.